хөрлийг одоо гаргаж боловсруулж ингэж одоо яг эцсийн бүтээгдэхүүн болж хүний хэрэгцээнд ирэхэд хэрэг дамжлага дамждаг. Яг гараар 15 дамжлага дамжиж нэг бүтээл гардаг. Дан гар ажиллагаар хамгийн эхлээд загвараа ярилцсан. За түүхээ судлана. Түүхчдээсээ зөвлөгөө авна, ном тохиомл үзнэ. Өөрсдийнхөө зүм бэлэг Монгол хүний зүм байгаа шүү дээ. Тэр зүмгүүдээ ингээ бүх юмыг нийлүүлж агаад тэгээд ярилцаад за нэг юм бүтээл гаргая. Энэ Монгол хүмүүсийг өөр нэг юм хөх зөнгийн бадраах тэр язгуурын тийм зүйл юу байна гэд хоорондоо ярилцаад нөгөө археологийн нөгөө олдруудаас судлана, түүхчдээс асууна ингэж агаад бүх юм ингээд гаргадаг. Сайн байцгаана үзэгчдээ сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтлөн хэрэгдэг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон. За өнөөдөр миний зочноор Хүрэл өвд урлагийн захирал үүсгэн байгуулагч Батмунхын Болор Эрдэнэ зочин хүрэлцэн ирлээ. За урилга хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Талархлаа танд. За уран бүтээл ажил албадаа баяр наадмын төгсөнтэй холбогдоод нэлээ завгүй байна уу та нараа? Тийм байна. Жилийн одоо цагаан сар баяр наадам гэдэг хоёр баяраар манайх завгүй байдаг. Яг тэр үе эхэлсэн. Тэглээ. За их ажлын ажгуураас зав гараад ирсэн дахин баярлалаа. За Болороо маань аль аймагт төрж өссөн сургууль соёлын хаана төгссөн бэ? За миний аав бол Алтай Таван богдын гаралтай. Аавын тал, ээжийн тал Хөвсгөл гаралтай. Би өөрөө Төв аймгийн Батсан бүрт төрсөн. За нутаг юм биш үү? Би Төв аймгийн. За. За ямар ч урилга хүлээж авч хүрэлцээрсэн дахин баярлалаа. Ер нь монголчууд хизэнээс энэ хүрэл одоо эдлийг өөрсдийн энэ амьдрал ахуйдаа оруулж ирсэн байдгийг. Хүрэл зэвсгийн үеэс ахуулаад манай өвд ээжүүд хүрлэр одоо эхлээд байглаас зэсийг гаргаж аваад тэр зэс маань дайм байлдаан ямар нэгэн одоо зэр зэмсэг хийхэд уян зөөлөн учраас хүрлийг боловсруулад ямар нэгэн байгалийн элементүүдтэй холиод 1000 жилээс дээш настай тийм хатуу маш бат бөх тийм металл гаргаж авсан хүрэл байдгийг. Хүрлийнхаа нэг үйл сарлыг өндөө мэдэхгүй байгаа. Тэмцээн уралдаан дэлхийд одоо алтан мөнх хүрлгээд шагнал авдаг шүү дээ. Ямар ч хэсэн металл гэж мэдээд байгаа. Тэгээд одоо энэ зэсэс юм уу асуул алтан мөнх хоёрын дундаас ингэ холимгол гардаг юм болоо тэр нэлээд үн цэнтэд орж явж байгаа шүү дээ. Алтан мөнх хүрлээр үнэлэгдэнэ гэдэг чинь төдийлөн бас ойлголтгүй байлаа. За ер нь бол хүрлийг одоо гаргаж боловсруулж ингэж одоо яг эцсийн бүтээгдэхүүн болж хүний хэрэгцээнд ирэхэд хэрэг дамжлага дамждаг. Яг гараар 15 дамжлага дамжиж нэг бүтээл гардаг. Дан гар ажиллагаар хамгийн эхлээд загвараа ярилцсан. За түүхээ судлана. Түүхчдээсээ зөвлөгөө авна, ном тохиомл үзнэ. Өөрсдийнхөө зүм бэлэг Монгол хүний зүм байгаа шүү дээ. Тэр зүмгүүдээ ингээ бүх юмыг нийлүүлж агаад тэгээд ярилцаад за нэг юм бүтээл гаргая. Энэ Монгол хүмүүсийг өөр нэг юм хөх зөнгийн бадраах тэр язгуурын тийм зүйл юу байна гэд хоорондоо ярилцаад нөгөө археологийн нөгөө олдруудаас судлана, түүхчдээс асууна ингэж агаад бүх юм ингээд гаргадаг. Та бүхнээс гарсан бүтээл чинь нөгөө тухайн хүн чинь тэрэнд ач холбогдол өгнө шүү дээ. Ийм үзэл гаралтай нөгөө хөөргөний түүхээ ярьдаг, имэйлийн түүхээ ярьдаг шиг одоо зүүж байгаа, эдэлж байгаа, хэрглэж байгаа энэ зүйл маань ийм чулуугаар ингэж холболж шигтгсэн, ийм дүрсийг буулгаж ийм өгсүүдийг тухайн тэдгээр зууны үеэс одоо улбаатай учраас ингэж хамтдаган хийсэн тэргээд ярих нь шүү дээ. Одоо ингэж үнэхээр ийм тансаглал бас ийм нэг эр зориг ирч хичээг өгсөн монгол хүнд ийм илүү наалцгууц юм санагдаад байдаг. Сүүлийн үед залуучууд болон бүхэл насны хүмүүс энэ хүрэл эдлийг ер нь амьдралдаа, гоёо гангараанда хэрэг нэвтрүүлж шаарддаг удаа. Одоо нэг үеэ бодвол одоо манайх чинь хүрлээ гаргаж авахын тулд 9 жил хөдөлмөрсөн. Хүрэл их сонин. Нөгөө яг ингээд алтуул алтаараа гараад ир мөнгө бол мөнгөөр гараад ир хүрлийг бол найруулдаг учраас тэр тухайн хүрлийн дарахны өөрийн ур чадвар тэр зүм мэдрэмж тэгээ тэр өвгдөөс өвлсөн өв гэж яддаг байхгүй юу. Тэрүүгээр хүрэл гарч ирнэ. Тэрнээс биш дуртай зүйлсээ ойлгох юм бол бутраад ундаг. Хүрэл их сонин. Яг 1 грамм 5 граммаар зөрөхөд бутардаг. Тэгэхээр яг тэр хүрлийг яг тэр хүрлийн дархан өөрөө төрдөг гэж би боддتي. Яг тэр хүрлийн дархан л гаргаж чаддаг. Өөр хүн гаргаж чаддаггүй. Тийм учраас биш өвөр төрмөл байх.
Тийм учраас дээрээс өгөгдөлтөө байдаг учраас би хүрлийн дархан хүрэл их ховор байдаг гэж боддог. Хүрлийг найруулахын тулд олон янзын найрлага байдаг байхгүй. Жишээлбэл бид нар нөгөө юм аксессуар болон юм зүйлт чимэг зүүхэд арай өөр нэг өнгө гаргаж болно. Бүр том одоо юм баримл тийм том тэдэрт бол арай өөр одоо хүрлийн найрлага гэж ордог байхгүй юу. Тэгээд бүр нарийн нандин зүйл бүр алт хүртэл орж идэг. Тийм байна. Хүрэл хөшөө олон жилийн наслалтаа тэрийг ярьж идэг шүү дээ. Мянган жил шүү дээ. Мянган жил юм шүү дээ. Нэрээ алт өнгөний дархан гээл хүн болго ингээл яриад сонсогдоод байд болохоос хүрлийн дархан гэдэг нэр томьёо төдийлөн бас яригддаг юм шүү дээ. Тэгэхээр аргагүй л төрмөл бахаас аргагүй маань. Бас бусад дархчууд бол одоо өвөл умжлаад дагаад удамшаад ингээд бас явдаг талтай шүү дээ. Миний хан чинь энэ хүрлээ өөрөө өгөгдлөөрөө байгаа ч гэсэн тэрийг гаргаж одоо цагт ямар байгаа лээ. Тэр гаргац алт минут чинь нэг 5-600 Цельс тайлахад хүрэл чинь 1800-аас дээш Цельс тайлж иж хүрэл найрлагт одоо бий болдог. Тэгжээж тэр мянган жилийн тэр гоё гал эрчим тэр гоё тэр бат бүх байдал шингэдэг. Асар хүнд нөхцөл ажилтдаг байна. Маш хортой. Энэ өөрөө тэр өндөр Цельсийн градусд халчаад буцаад хөрөх хугацаа хэр хурдан байдгийг. Гайгүй. За тэгжээж л бас жоох ажиллахгүй бол хурдан хөрдөг бол бурхан маань дахин тэр Цельс өндөр Цельс харьцаж ээж бүтээгдэхүүн гаргах нь шүү. Одоо бас өнөөдөр ингээд студ маань бас ээжээс авчирсан байна л да. Сонирхол татаад би ч гэсэн өөртөө ч тохиолдолд танилцсан шүү дээ, тий. Сая Даншиг наадманд яваад бас сонирхолтой содон манай өв технэр ямар хүмүүс байна гэдээ үнэхээр нүд булааж байгаа. Түхэн гадаад юм биш бүр дотоодын хүмүүс ингээд шавцсан байсан ш танаа асар тэр. Тэгэхээр үнэхээр энэ за яг алт мөнгөө судалдаж авах чадвар за тэгээд бас залуучууд бас зүдэл нэг алт мөнгийг тэгээд наснасаа хэрэглээ итгэсэн юм байдаг. Би жишээлбэл одоо хөөрний толгоогоо 50 нас гарч ээж алтаар нухтаа болох уу гэсэн бодолтой байдаг. Бас нэг даах чамирхах те идэл хэрэглэх нэг юм харагдах байдал нь гоё юу гэд. Үнэхээр энэ хийцэл дээр бол агуу сайхан тансаг бол. Жишээлбэл таны уртлын бүс эрэгтэй бүс үү эмэгтэй бүс үү? Энэ эмэгтэй ахсарга. Ахсарга маань ямар учиртай юм гэхээр тэр эрт дээр цагаас бүр хүннүг үрний үеэс манай өвөг дээдсүүд ахсарга зүүдэг байсан. Энэ маань тэр тухайн хүн анх бол зэрэг дайны одоо ном сум агсах тий нөгөө бүх зүйлээ агсаж ингэж өлгөж явах зорилттой байсан. Сүүл рүүгээ энэ маань хөгжлийн явцдаа тэр тухайн хүний зэрэг дэв, удам, буксаа тэр ямар одоо гарвалтай хүн байгаа гэдгийг илтгэхээр тийм өндөр дээд тийм зиндааг илтгэдэг тийм зүйл болсон агсарга. Тэрийг одоо яг одоо цагт манайх яг язгуураар нь энэ хүн яг Монголын язгуурын яг агсарга ямар байсан. Дээрэс нь үүн дээр юу шингэх ёстой, энэ хүний одоо ямар байдлаар илтгэх ёстой бас хамгаална, далдын хүчин зүйл байна, ил байна, тэр бүгдээс хамгаална. Тэгээд бас өрсдөө өвлүүлэх өв байна, тий олон үеэрээ хэрэглэнэ. Энэ чинь үхрийн ширийг 2 давхарлаа хийчихээр маш бат бөх болно. Тэгээд хүрэлчин өөрөө маш бат бөх. Дээрээс нь энэ Монгол орныхоо энэ одоо хөөргөний үнэт чулуунуудаар арлаа дандаа хийдгээрээ манайх давуу талтай. Тийм байх шүү. Тэгээд одоо энэ манай агсарган дээр жоохон багийнхан тайлбар хэлгээд эмэгтэйчүүдийн хаттын судраг 5 саваагүй маань явж идэг дандаа. 5 саваагүй баруун тишаандаа байдаг эмэгтэй үний. Яагаад хаттууд эмэгтэйчүүд 5 саваагүй зүүдэг байсан гэхээр 5 саваагүй маань нөгөө ил харахад ингээд гоо сайхны хэрэгслүүд байдгийг. Чүдэж игчлэн хилээ хусна, одоо чихээ ухна, чимхүүр, тэгээд хумсны бохор аавна гэдэг ийм 5 ширхэг ийм зэмсэг байна. Энэ нь ил харахад одоо ийм боловч далдтай бол энэ хүний хамгаалтын зэмсэг үйдэг. Та ингэ жоохон өргөдөө өсөө. Тийм биш үү энэ чигчлэх ингээд нөгөө хэлбэрүүд нь өөр болоо явчихж штэ. Тэгээд энэ эмэгтэй хүмүүс маань өөрөө тогос шуу шиг гоё нууцлаг тийм гоё эцэглэнтэй байдаг. Гэвч энэ маань далдтай галчуу буюу гал манаач эмэгтэй хүн. За. Тий. За энэ дээрээ энэ аав хүү бие гэсэн 3 холбоос үйдэг. Энэ нь ямар учиртай гэхээр тэр эмэгтэй хүн тэр удмыг нөгөө үргэлжийн мөнх үр удмаар нь тижээж ингэж тэтгэж ингэж үргэлжийн мөнх тэр удмыг таслахгүй авч явдаг гэдэг тэр дом. Ингээд. За тэгээд энэ агсарган дээр 7 удаа орохоор тэр 7 өвгдийн зүн болоо явчихдаг байхгүй юу? Дээд 7 өвг болоо явчихна. За энэ аратан жигүүртэй амьтдууд ингээд тойроод байгаа. Тийм байна. Энэ аратан жигүүртэй амьтд нь манай язгуурын 7 өвгдийн одоо ураг удмын дандаа таних тэмдгүүд байдаг.
Тэгэхээр энэ агсарган дээр бүх одоо Монголын одоо тайлбар бол маш их юм байна. Нэг бүсэн дээр л одоо ингээд асар хах зүйлсийг шингээгээд барьчихаа. Нөгөө бүс маань өөрийгөө хамгаалаад, удам мухсаагаа хамгаалаад, шинээр одоо манай удам мухсаа төрхөөр ирж байгаа хүмүүсийг хөдөлгөж авахд бэлтгэдээд байж ш. Тэгээд хоёр давхар ингээд зүхрийн ширээ давхар нэг хэдэн үе бид нар нэг аав ээжээс ирсэн бүс малгайгаа ямар их дээдэлж хадгалж одоо домж явдаг үлээ өөрсдөө. Хаттын судар гэж юм байдаг. Хүрэл судар гэдэг маань тэнгэрээс буусан судрыг хэлдэг учраас хаттын судар гэж явдаг. Эрэгтэй хүмүүс дээр минь яг энэ ижил мөртлөө эрэгтэй хүмүүс дээр богц орж ирдэг. 5 савгийн оронд богц тэгээ арай жоохон байдрун бүдүүн болоо. Тийм байна. Тэгээд эн чинь бас энэ дотор юм нөгөө юу шиг богц шиг цүнхтэй. Энд чинь нөгөө хөөрг мөрг одоо ойр зур юм аа ингээд хийгээ явахад их дөхөм. Тэгээ хоёрт нөгөө нэг одоо сүүлд яг энэ таа бүхний гараад байгаа бүс бас нөгөө дурдан бүс шиг алдуураад л нөгөө дээл хувцастайгаа ноцолтоо тавгуутаад авахгүй. Стап гэдэг нөгөө сайхан нуруунаас бариад авчдаг. Нөгөө талд эрүүл мэндийн айгуу. Эрүүл мэндийн ач холбогдолтой. Тэгээд норж морхоор сайхан үнэртдэг шүү дээ. Арьс үнэртэй бүр нэг таатай. За цагаан сараар ер нь манайхан хөрөл эдлээс голчлон бэлэгдэж юуг худалдаа авахыг хүсдэг вэ? Ер нь ийм агсаргуудаа хэрэгэлдэг болж байна. Сүүлийн үед. Тэгээд хүзүүний зүүсгэлүүдийг. За одоо энэ гангараа сууж байна. Бас орцогч маань надад бэлэглээд баяр наадмаар гангараараа гэдэг хэвсэн. Бас их баярлаа. Би нөө хилэнцийн орд тэгээд ингээд хилэнцийн ордны нэрээ энэ бас энэ сонирхолтой зүйл харагдаад байгаа. Энэ морь шүү дээ жишээлбэл ингээд багаар хийсэн байна. Энэ бас хөрөлцдгөр байна те. Ингэж нарийн найндныг хийхин тулд энэ хэвийг бас урьдчилан та бүхэн бэлддэг. Бэлдэн. Баримлж баримлаа барина. Эхлээд ярилцаад за ийм бүтээл гарна гэдэг дээрээс яваад за тэгээд их загварын нөгөө их зураг гарна. Зургийн дагуу баримлаа бариад тэрнээсээ хивээ аваад воск гэдэг одоо юм лаарх уу нэг зүйл байт юм аа. Тэр лаанд хивээ аваад олон болгоод тэгээд үлгөөд тэр үлгэлтийн явцууд ингэж явсаар хагаад сүүл рүү хамгийн сүүлийн шатных нь урд цдуур яваад цдуурын дараа одоо өнгөлгөөний ажлууд өнгөлгөө гэхэд л 4-5 янз одоо давхар тэгжиж эцсийн бүтээгдэхүүн болно. Жишээлбэл миний барьж байгаа энэ морь бүр томоор хийлгэе гэж бодъё л да. Одоо бүр 3 метртэй дээшээ 2 метртэй ч гэдэм үү. Яг энэ хэмжээгээр ингээд нөгөө хүрэл хөшөөгд шиг хийлгэе гэдэг одоо хүрлээ буурлан захиалга өглөх тэгж гарах уу? Гарна. Гэтэр энэ хөл тоос жих. Манайх чинь мэрэгжлийн уран баримлч буюу одоо сая 2 жилийн өмнө говьд 6 м 40 см өндөртэй 20 м хурдтай тийм том хаалга хийжсэн. Баримл. Авраг. Баяр наадмын үеэр хүмүүс голчлон бас юуг сонирхох вэ? Голдоо морио бэлэгдэх үү? Эсвэл одоо бүх байна те. Сая энд гоё юм зүйлтэйсэн шүү дээ. Оюун байна. Ийм бүх одоо бөхчүүд бол бүр их гоё бэлгэлэхэд зохимжтой юм шиг одоо хөвгүүдэд ирчүүдэд хөвгүүдээ бэлэгдээ те ингээд бөхчтэй тамиртай сайхан бүх болоороо суур одоо баяр наадмын үеэр бол иймэрхүү зүйлсүүд илүү хүмүүс их сонирхоо. Тийм. Ер нь манай одоо монголчууд чинь маш сайхан одоо залуу үеуд маань бүгд гадаад байна. Ээж аав нь одоо хүүхдүүд дээр очихдоо заавал бэлэг аавна Монголоос. Тэгтээ айл болох одоо зарим хүмүүс бол манайх руу бүр зорж ирдэг болсон. Зорж ирж бас зорж хүн явуул захин. Та бүхэн одоо анхны хийсэн бүтээлүүдээ ингээд багаараа дээр суугаад ярилцахад ямар сэтгэл төрдөг вэ? Бас нэг за тэрэн дээр алдчихтэй энэ жихийг өндөр нам хийжтэй ч гэдэг юм уу те. Ингээд хэмжээ алдах ч юм уу анх хийсэн нэг бүтээлүүд юм төгсөж шин нэг алдаа оноо гарцсан үе байдгаа. Анхны хийсэн бүтээл яаж юм бүр цаанаасаа тэнгэрийн санаа хийсэн. Оо за. Бид нар монголчуудын хамгийн одоо өндөр за ямар ч монгол хүн хараад огших тий бардамнах тийм зүйл юу вэ гэд бүртчин хооморл хийсэн. За энэ маань болохоор бүгждэг осоор. Ишээ харуулдаг камер лөө. Бүгждэг осоор. Тэгээд энэ маань Монгол орныхоо байгалийн чулуунууд төрсөн. Одоо энэ хэд говийн бөмбөрөө. Энэ хоёр хоёулаа. Тэгтээ одоо бол янз янзын чулуур хийж байгаа. Тэгтээ ээлтэй чулуу гэсэн чинь Монгол чулуугаар. Тэр хөвсгөлийн ногоо хаш байна. Тэгээд л нөгөө говийн чулуунуудаар ингээ буух чонон дүрстэй. Энэ маань бүрчин ооморлын удам гэж монголчууд оомгшдаг. Тийм үү. Тэгэхээр зэрэг бидний оомгшил бардамнал арга бэлэг буюу ир юм хас гэд бүх юм энэ одоо бүрчин ооморлд явдаг байхгүй юу. Тэгэхээр энийг одоо манай урлагийн бараг хамгийн анхны бүтээлтэй
Тэмцээс их нандин. Үн цэнтэй бас та нарын билээ хайртай бүтээл ирэх нь. Тэгээ бид нар чи эх орныхоо чулуун нутгийн амь чулуундаа гээд эх орноо бас эндээ манад хамгаалчихж байгаа. Сүлдэр шүтэн. Бүх юм очихтай. Энэ зүйлтнүүдийн үзүүрт нар сар 2 байдаг. За. Энэ нар сар 2 болохоор хүрэл зэвсгийн үеийн олдрын 15-ны бүтэн сар нар 2 байгаа байхгүй. Бүр хүрэл зэвсгийн үед болцсон. Олдроос одоо хийж исэн тэр сайхан олдор болцсон. Тэгээ тэрийг манайх одоо цагт ингэ дэлгэрүүлээд бид нар музей үзэхэд ингээд тайлбартаар үзэл орон нутаг болон Улаанбаатарын музейд ингээд музей өдрүүдээр үзээ явдаг шүү дээ. Тайлбартаа хараад. Тэгэхээр ингээд яг ингээд эрдэмтдийн болон түүхчдийн тайлбартаагаар ингээд та бүхний урсан зүйлийг өөртөө идэл хэрэгэл болоод ингээд явж хат хүн тайлбарлаад ахад сайхан байдаг шүү дээ. Ингээд хэдэн он тийм хүнээс бэлгэнд аваад ингээд өвөөгөөс аваас ирээд гээд ингээд гэр бүлийн түүхээс ингээд баяжаа явж яадаг. Олон шөнөөр сууж ингээд бүтээлүүдээ хийн өдөр шөнөгөө маш их ингээд шөнө ингээд дараалан одоо тэр олон өндөр цэлсэн градус тийжсэн жижигхэн хэрнээ одоо сая миний үзүүлдэг нь морших хэрнээ маш олон нөгөө нэг хүчин чармаалт олон шөнийг авч ирсэн бүтээл бий юу. За зарим бүтээл гардаггүй. Цаг нь болоогүй. За бас тийм. Тий. Тэгээ аль эсвэл тэр эзэн байхгүй. За тий. Айгуу сайн. Бүх юм холбоотой. Бүх юм холбоотой. Энэ эзэнтэй байж идэг. Бүтээл болгон эзэнтэй байдаг. Тэр эзэн байхгүй бол тэр гардаггүй. Тэрийг бид нар бүр ингээд энэ одоо урлангийнхаа энэ явцад бүгдийг одоо нөгөө өөрсдөө мэдрээд за ийм байдгийм бэ, ингэдэм бэ гэд бид нар амьгүй үт ингээд эдл хэрэг болгож харж авч цаана бүгд амин сүнстэй байгаа л та. Бүгд цаанаасаа нөгөө эзэн бэлтгэж яадаг, хийх хүн бэлтгэж яадаг, хинээр очиж одоо зуулж очих нь бэлтгэж яадаг бах. Ер нь бол зарим бүр маш чинэлэг хүн байлаа гэхэд юм захиалаад хэдэр чамаагүй хэлхийг тэр хүний юм гардаггүй. Бас тэр хүнд зориулагдах ёсгүй. Манайх хийх ёсгүй ч юм уу. Магадгүй. Цаг хугацааны хувьд. Одоо цагт энэ эд идэл эзнээ голдог болсон. Яагаад гэвэл энэ эд идэл амьтаа учраас энэ хүн дээр очихгүй ингээд бүр тийм юм цаанаасаа. Яг үнэ. Би ч гэсэн одоо ингээд гэртээ сүмнэр цуглуулаад энгийн зочид ирэхээр айгуу сайхан хүлээж аван. За манай хүн бол ер нь таалахгүй дундуур бас нэг дэмжих дундуур тэгээд байдгийг. Тэр юм ер нь цаанаасаа ингээд бэлгэллээр тэр янз бүрийн байдлаар орж ирж идэг. Дархан хүн ер нь хамгийн түрүүнд юуг суралцах ёстойг та боддгоо дотооддоо. Их удаан сууж төсвөр төвчээртэй байх ёстой юу? Хүч чадалтай байх ёстой юу? Эсвэл их хурдтай байх ёстой юу? Тэгж аягтай. Манайх ариг дарс оролцуулдаггүй. Босго давуулдаггүй. Урлангийнхаа тэгж аягийг маш хатуу ирдэг. Яагаад гэвэл бид нар өвгдийн маш олон мянган жилийн тэр их бидэнд үлдээсэн өвийг тээж яваа хүмүүс цаашаага бид нар энэ өвүүдийг мянган жил одоо цагаас үлдээх ёстой учраас энэ өвдөө маш одоо хүндэтгэлтэй ханддаг. Хэрүүл уруул хийдэггүй, муу үг хэлдэггүй, ариг дарс уусун босго давуулдаггүй. Манай урлан маш цэвэр цэмцгэр байдаг. Дандаа залуу. Одоо бүр сүүлийн үед 7 сайхан залуучууд авсан. Бүр 17-оос 21 насны. Тэр хүмүүсийг бид нар сургаж байгаа. Тэд нар ариун цагаан байна. Тийм байна. Тэр буртаг алга тэр хүмүүс. Ариг дар сурахгүй. Шин судар номыг бичиж байгаатай адил түүхийг хамт бүтээлцэж байна. Тэгэхээр энэ чинь хаалгаар босгоор давхад тэгж байгаа юм чинь цаана таад арц хүж идэ будаага бэлдээ зарим зүйлсээ цагаан идэгээ өргөж нөгөө зөрм номын дагуу хамлуулж ингэдэг чинь ийм учиртай юм байна. Бурхан бүтээж байгаа хүн амар болохтаа бас гаднаас хүн оруулдаггүй гар хөл угааж арчих. Тэгээд энэ дуу чимээ ийм юмнаас сэргийлж хамгаалж идэх сэвтүүлэхгүй тулд тэр та бүхэн бас энэ ёсыг барьдаг байна шүү дээ. Бурхан. Тэгэхээр энэ худалдаж авсан хүмүүс зүгээр нэг машинд хийгээ явах биш. Өөрийн гэсэн богцтой цүнхтэй тэгээд нөгөө малгай бүсээ дээш нь тавьдаг шиг гэр орондоос ийм тусгай юутай байх нь өөртөө ч гэсэн хүндэтгэл тэгээд нөгөө хамгаалт гэдэг юм чинь илүү ач холбогдолтой Монгол хүнд. Хүүхэд болон томчууд хөрөл идэлтийг зарим нь ингээл нөгөө нэг алт орсно гэж асууад байдаг. Тэгэхээр түрүүн бас яриан донд би сонслоо л доо баг зэргийн алт мөнгө орох боломж гардгаа гэх. Тэгэхээр тэр нарийн нанд нь бүр амь хамгаалах хэмжээний зүйл дээр ордог. Жишээлбэл одоо нэг удмын сахиус тийм бүтээгхэн ховор байна л да. Ховор гарч ин манайх ч ховор хийн. Яагаад гэвэл тэр маш хатуу хүнд байдаг. Яагаад гэвэл тэр хүний өнгөрсөн амьдрал ч юм уу одоо байгаа байдал нь тэр хэрвээ тэр хүн жоохон алдаа оноотой явсан тэр нь тусчих гад идэг учраас манайх тэрүүнээс их хол байдаг. Хэрвээ их цөөхөн тохиолдолд хийхдээ баг зэргийн одоо алт орж алт мөнгө орох хэмжээний тийм зүйл байдаг. Үнэхээр хөсвөл бас та нар нөгөө дотоод холбоос мэдрэмжээрээ зөнгөөр мэдэрч ижил хийх л дээ. Танаа урлангийн хамгийн зөрүүд хүн хэм гэж юм байдаг.
зөрүү түн гайгүй штэ. Гайгүй яа. Тий. Ерөнхийдөө нөгөө нэг зүг рүү харцсан болохоор Бүгдээрээ нэг зүг рүү харцсан. хамгийн хөгжилтэй нь хэм байдгийг танаа урлаа. Хамгийн хөгжилтэй нөө. Ер нь бүгдээрээ инээлтэл тэгж нөгөө аз жаргалтай цагаа нээлттэй тий түүхээ ярихаар чинь бас нэг түүхэн дээр ингэж бөөгнөрч задарж ярих. Тэгээд та өөрөө жишээлбэл ямар өнгөнд голчлон дуртай байдгийг. би одоо хүрэл өнгөндөө л дуртай. Ерөөсөө цаанаас өнгөдлөн тийм байгаа тий. Хүрэл өнгөндөө бор тэгсэн мөртлөө тийм яг хүрлийн өнгөндөө л тэр нь. Би танаа хүнийг түрүү ингээд гол зүйлийг бас нугалдаг юм гэж ярианд нас анзаарлаа. Танаа хүн аль нутгийн хүн бэ? Манай хүн хөвсгөлийн Хүн бас Хамер нутгаас гаралтай хүн. Тэгээд бас баг залуугаас энэ дархан руу ингэж орж холбогдсон байж байгаа хоёр тийм байдлаар очирсон уу? манай хүн 9 жилийн хүрлээ урлагаа байгуулахаас өмнө бүр хүрлээ үзээд тэгэл нөгөө нэг олон жирийн үзэл тэгэл нөгөө янз янзын найрлагууд хинээр заалахгүй. Ингээл олон ингээд найрлагуудыг найрна тэгэл цохиод үзэнгүүт бутарчин ингэж явсаар хагаад маш их юм судалж ингээл яваал бясалгал нь одоо юу гэх юм бясалгал гэдэг нөгөө ингээд яагаад тахгүй зөв нөгөө зөв мэдрэмжээрээ тэгж явсаар хагаад ингэж одоо энэ хүрлийг нэг найрлага алдангууд бутардаг гэдэг тийм мянган жилийн тэр өвд байха болдог гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэрийг гаргаж авахын тулд манай хүн 9 жилээ зориулсан. Асар их хугацаа биш. Асар их хугацаа. Тэгээд хүрл уурлангаа нэг өдөр хоёлоо байгуулаад манай хам бас Алтай ятга гэд байгаа шүү дээ. Алтай ятгыг анх удаа манайх одоо яг одоо урлан маань анхны бүтээл одоо бүрчин хоомор л байлаа гэхэд манай хүнд итгээд за манад нэг ийм Алтай ятга хэрэгтэй байна. Энийг танах хийх үг гэхэд нэг анхны захиалга маань тэр Алтай ятга байсан. Алтай ятгыг хийгээд манай хүн бүр хоёр гарч 21 хоног мах идэхгүй дэг барьж ийж эхэлж хийж ийсэн. Бүр тэгэж тэр аялгау гаргахын тулд уур ухаан сэтгэл зүрхээ зориулж ийж зөвшөөрөл авч байна. Тэгж нөгөө байгууллагаас зөвшөөрөл авч байна. Тэр чинь цаг хугацаанд нь бас ая дангийн оруулна. Нөгөө утас металл хоёр маань хэр зэрэг хоорондоо бас холбогдох уу гэл байгууллагыг л үндсэндээ дуургаж байгаа. Хүмүүс хүргэж байгаа юм зүйл шүү дээ. Энэ жилийн танаа хамгийн онцлог бүтээл ямар бүтээл гарсан бэ? За манай энд бариад үзүүлж тэг. Энэ бүтээл маань камерт харуулж байна. Энэ манай юу тэр камерт харуулж. Уяг хаанаас нөө Ромын папт бичсэн загтал дээрээс манай хасбууд хамганы дарц гарч ирсэн. Тэр хасбууд хамганы юм маань одоо түүхэн олдур ганцхан байгаа. Тэр олдурыг манайх ингэж хийгээд хүзүүний зөөсгөл Монгол хүмүүдэд түгээж байгаа юм. Энэ дарц дээр мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны суу залиар ил булхай иргэн дор хүрвээс бишэр түгээ аюутугаа гэсэн юм. Уншигдахаар шүү дээ Монгол хичгэн. Ийм сайхан одоо бид нар чинь ийм омогшил бардамшил биднэрт байна. Одоо энийг бид нар ингээд түгээхэд үр хүүхдүүдэд хилээд өгчин. Энэ дээр нь ингээд тайлбар нь байж байна. Тийм байна. Ингээд энэ манай хамгийн хайртай бүтээл. Маш гоё бүтээл төрч баяр хүргээ таах. Тэр халбаг ямар очтой халбаг вэ? Энэ халбаг маань зис халбагаар дээрээ зис аяганд дүү сайн тэргэл бид нар ярьдаг шүү дээ. Эрт цагт бол хүрэл сайн байсан. Бид нар хүрлээ хийж чадхаа байсан тэр цагаас хойш зис рүү ороод тэгээ зисийг сайн, зис аяг халбах сайн гэдэг яг язгуур нь бол хүрэл. Хүрлэн дээр тэнгэрийн эрчим буудаг гэж монголчууд хүндэлдэг. Дээрээс нь нөгөө маш олон элементүүд орсон учраас тэр монгол хүний бүр дотоод эрчмээр нь бүр засдаг гэж ярьдаг. Халбаг нөгөө бүтнээрээ ингээд бүхэл бүтнээрээ амардаг тий. Аяг халбаг сольдөггүй бас соёл монголчуудад байна. Энэ чинь монгол хүний буян хишиг, амны хишиг. Тэр ишин дээр юу вэ? Энэ ишин дээр болохоор энэ олдрын дүрс. Энэ болохоор энэ Баян-Онгор аймгийн Бөмбөр сумаас олцсон. Эндээс доошоо энэ 12 жилийн дүрснээс доошоо олцсон олдор. Бас л түүхийн юунд ач холбогдол өгч сэргээж байна те. Хөнгөрний үеийн олдор байхгүй юу? Ийм сайхан халбаг хэрэгжилжсэн байна. Эндээ ирвсийн дүртэй. Тэгээ дээрэс нь бид 12 жил болгоод ивэл жилдээ халбануудаа монголчууд ингэж аваад биеиндээ бэлэглээд одоо энэ халбаг маань бас манай брэнд бүтээгдэхүүн. Маш гоё харагч. Бас хүрлээр энэ 9 цагаан зацал өргөдөг шүү дээ. Өргөлөө өргөдөг. Бас тэгж хийж болох нэ. Манайх бүр 81-ээр хийсэн. Бас тэгж хийдэг. Тийм. Тэр 5 хошуу одоо нөгөө бүх юм авчрах боломжгүй учраас манай нөгөө хүрэл уурал ингээд пэйж рүү орох нь манай бүтээлүүд байдгийг. Энэ өөрөө бас хүнд интэй хүрэл. Хүнд шүү. Энэ жишээлбэл одоо ингээд өөр төрстэй зүйлүүд байгаа даа. Би одоо буруу нэрлэлчгүйгээд бас гайхаад байна. Та бас нэг энэ
зүйлийн нэгээс нь тайлбарлаад өгвөл. За энэ Монгол нутгаас олдсон эртний одоо хүрэл зэвсэг болон хүн гүрний үеийн олдврын одоо яг Монгол нутгаас олдсон олдврын 20 гаруй төрөл байгаа. Тэрийг бидний нөгөө нэг юу болгоод одоо ийм сүвнэр жижигхэн ийм зүйлт болгоод Монголд орж ирэхээр зэрэг авах юм олддгүйгээ гадаадын жуулчд тэгдэг. Тэгээд авъя гэхээр бүгдээрээ хятад бараанууд байдаг гэж. Тэгэхээр зэрэг манайх ийм одоо энэ сав баглаа боолч гэсэн чами юм аа. Ингээд гоё ил харагдана хөнгөн гэрт ингээд сүвнэр болоодсон байж байгаа юм шүү дээ. Хэрэглээг үйтэй. Жишээлбэл миний энэ барьж байгаа хос янзтай хөрөл төрсгөж нэр ингээд харсан чинь хос янзг ба шүү дээ. Энэ ингээд баяр наадмаар одоо миний баяр наадмын тусгай зочноор хүнд зочноор ирж байгаа. Тэгээд энэ Монгол цамц, хөрөм, хантаац, дээл юун дээр ч ингээд зүг явсан цогцохоор байна. Бүх хувцсан дээр бүр одоо орчин цагийн хувцсан дээр ч цогцсон. Монгол цамцсан дээр тэгээ бас орчин цагийн нэрээ нэг юм поло зангаа гэдэг нэг юм бид нар хятадаас одоо усан болоогүй авчирч хэрэглэж яхаар ингээд өвөө тэгээд хоёр тэн чинь өөрийгөө хамгаалаад үр хүүхдээ нэгэ тайлбарлаад үеийн үед дамжаа явна гэж маш сайхан байна шүү дээ. Одоо таны ингээд өөрөө чинь ч гэсэн ингээд өмсгөл зүйлсээ ингээд магнатаа гоё гангараа хийгээд гадуур годомжаар хоцсон хүмүүс сонирхож ингээд зураг авах болох уу? Одоо бас эдгэр чинь зүйл та ингээд өөрөөр явж хахад дуулдггүй хуурддггүй ч тийм үе асуудал тохиол гарч байна уу? Ер нь хүмүүс их харна. Манай нөхөр битээр ер нь яг ингэж хувцалж явдаг дуртай. Тэгээд ер нь ингэж явдаг. Ер нь өөрсдөө үлгэрлээд урлангийнхаа хүмүүсийг ч гэсэн бүгдийг гоёороо юм өмсөөрөө идэхлээрээ хэрэглээрээ юу вэ манайх мэдээж энэ өв соёл манад байгаа учраас бүх хүмүүстэй агсрагын зөвлөгн бүгдэнд нь зүйлтийн зөвлөгн үсгийн сураар болгоно. Тэгж гоё нэг Монгол төр төрчин тодорж өгч шүү дээ. Монгол хүмүүс өөрсдөө их царай төрх гоётой дэлхийд бас тэгж яригддаг. Санаа туушин өргөнтэй ингээд ир юмгүй юм гэж яригддаг. Тэгэхээр ер нь Монгол үндэсний хувцас амссан өндөр нам хамаагүй өргөн бүтэн хамаагүй Монгол хүн цаанаа нэг тийм нүнжигтэй ир зоригтой тийм нэг ирч хүчийг харуулад байдаг шүү. Монгол дээл хувцас амссан буруу үйл хийдэггүй шүү дээ. Цаанаа зэг явчих. Бүр цаанаасаа өөрийг нь засчихдээ. Хүн амтаа ингээд ил ам хийяач хийхгүй шүү дээ. Энэ хувцас ч өөрөө хүнийг тийм хэмсэг гой бардам болгочдөг байхгүй. Ийм хүмүүс ч үл хүнтэй жижиг сэжиг юм яриад байвал бас яа зохимжгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч үед ингээ өөрийгөө гой зэгцлээд аваа явчихдаг. Найзуурандаа л байдаг юм байна. Хэдэн жилийн өмнө авсан суучин дээлийн өмсгөл сэрбгэл босоод ирдэг шүү дээ. Тэр аавын дээл одоо ми ахнархан бүс аавынхан бүс өдрийг хэрглэж өөрмөргөнд барьдгийн. Бүр ингээд нэг тэгвийг явчихдаг шүү дээ. Тагжаарч би чинь тэгтэл нэрээ цаанаасаа л энэ нэг сүнс өгөгдөл бид нарт ингээ холбоотой яваад байна л да. Тэгэхээр энэ олон сайхан зүйлсийг энэ их хүч хөдөлмөр олон багаар ингэж ажилтдаг зүйлсийг бас өшөө сайн дэлгэрүүлээрэ ард түмэд бас соён гээгэрүүлж үеийн үед дамжуулаарай гэж танаа их баг хамт олон ханд нь бас баярснаа хэлье. За бас ээж аав те ингээ хайртай хүмүүс нь бүгд дэмжээд энэ олонний хүч олонгүй та тэгжил бүтэж байгаа. Манай хөгтөнгөр хараад ингээ үзэг сонсогчдод бас хандаж та баяр наадмын тохиолдол юу гэж хэлмээр байна. Өв соёлоо дээдлэрээ Монгол хүмүүсийн одоо ондоошлол буюу ялгарх зүйл бол бидний одоо өвөг дээдсийн үлдээс өвгүүд байдаг. Маш бүр дэлхийгээ ямар ч газраас олж хайгаад болдохгүй. Тийм уу дандаа оос хуу зайлаар явдаг. Одоо ил харж байгаа зүйл нь за энэ одоо жишээлбэл 5 сав өвчин юм байна гэхэд цаанаа заавал давхар утгатай байдаг гэвчлэн энэ өвгдийн оос хуу зайл дотор тэр нь одоо нэг одооны зайл биш шүү дээ. Маш өөр ухааныг хэлж байна. Дандаа тийм зүйлүүд нуугдсан байдаг энэ зүйлүүдэд. Одоо сүүлийн одоо энэ ганц энийг зүйлтийг тайлбарлаж. Энэ болохоор их хааны маань алд биемийн альжаа ус альжаа тухай ахуй төрмөнд бүү алдар тухай гэдэг тэр том одоо энэ орон зайн зөвхөн энэ зүйлтэнд л явж идэг. Энэ их хаан маань байна, төр маань байна, ард нь их хааны маань алтан зоосны дүрс байна. Тэгэхээр энэ гурван бие нийлээд одоо маш том зүйлийг илэрхийлж байгаа. Монгол хүн болгон одоо энийг одоо ямарваа нэгэн байдлаар энэ өв тээсэн энэ бүтээлүүдээс яхад үр хүүхдүүдтэй хэдэн үеэр нь одоо өвлүүлээд энэ одоо манай хааны маань одоо хэрглэж исэн алтан зоос шүү дээ гэл ингээд тайлбарлаад яриад бахархаад энэ дээр нэм тамаг байна энэ дээр ингэж юм гэл те одоо ингээд та битээр энийг хэрэглээд ингээд заншаад яриад явхад
дараагийн найз нөхд босод нөлөөлөл авдаг байхгүй босод гэр бүлүүд тэгэл одоо хөөдлөө авдаг тэр зүгээ юм уу цэнгэлэгт наадмын талбай зүгээ юм уу талбайдаа зүгээ юм уу нүд татаад идэх нүд булаад гээ тэг хүний ямиг бас төдөл очиод барьж марж болохгүй ч гэсэн үнэхээр сонирхолтой байвал оч асуудаг энийг хаана захиалж хийлгэж болох вэ ямар дархантай яаж холбож болох вэ тэр ингээл сураг тавьдаг тэр өнөөдөр ингээд хөрөл уурлангийн захирал болроотоо хүрэлцээрсэнд баярлалаа. Хөгтөнгөр араадыг хамт олонны өмнөөс дахин өндөр амжилтыг хүсье. За бид бас дахин та бүхэнтэй холбоотой байгаад урлагаарцсан зочилттой дэлгэрэнгүй сайхан мэдээл бас хүмүүстэй хүргэж өгч болно. Тэгээ баяр наадмаар бас сайхан барьж Монгол ард түмнээ үргэлж одоо гал морин жилтэй галын тэр өндөр элчин дээр бүтсэн гайхамшиг зүйлээрээ хангалж гоёлж ингэж Монгол түмнийг дэлхийд таниулж байгаарай гэж их хүсэлтэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Талархлаа. Хүрэл идлийг идэл чиргэлж байгаа хөнгүүгээр төсөөлөх арга байхгүй. Бид нар ингээ хийгээд хэлэхэд хүмүүс авахгүй бол энэ мянган жил үргэлжлэхгүй шүү дээ. Энэ өв явахгүй. Тэгэхээр энийг ойлгож авч хэрэгжилж үр хөвгөдөд өдүүлж байгаа хүмүүс хамгийн том хувь нэмэр түүхэнд хувь нэмэр оруулж байгаа. Тэр бүх хүмүүстэй талархлаа. Тэгээд надад бас таалагдж байгаа зүйл нь тайлбартай хэмжээтэй ингээд гарахаар бид нар нэг ингээд өшөө охуулан ойлгоо та бүхнээс нь дэлгэрэнгүй мэдээд худалж авсан хүмүүс ингээд хүнд хөдөлсөн маш үнцэнтэй бэлэг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр их одоо орлонгийн цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр урилга хүлээж авч хүрэлцээрсэнд дахин баярлалаа. Талархлаа. Та бүгдийн ажил үйлс нь үргэлж өөдөө байх болтугай. За урилга хүлээж авч ирсэн Бадмунхийн Болор Эрдэнэтэй маш их баярлалаа. За найруулагч Аривкат бас баярлалаа. Хөгтөнгөр радио 82.9 болон 119 дээр FM радио явахаас гадна Хөгтөнгөрч та бүхэн кириллээр бичиж бидний бэлтгэн өргөж байгаа подкастуудыг дүрстэйгээр үзэх бүрэн боломжтой. Ингээд урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Хамт олон. За төрөл төрөстөөр баяр наадмаа сайхан тэмдэглэл өнгөрүүлээрэ баярлалаа. Талархлаа.